Сайхан наацгааж байна уу манайхан. Бичлэг оруулалгүй нэлээд удчихлаа. Та бүхнээс уучлалт хүсье. Ажил хичээлгээд нэлээд завгүй байлаа. Гэхдээ одооноос эхлээд овоо жигдрээд эхэлсэн болохоор бичлэгнүүд маань аль болох тогтмол ороод явна. За тэгээд илүүгээр яах вэ? Бүгдээрээ бичлэгтээ орцгоё. Юусон. Тэгэхээр чи энэ ертөнцид анх удаага ирж байгаа хэрэг биш байх нэ. Мария. Би анх төвшин тавын цамхгаар дамжиж энэ ертөнцид хөл тавьсан. Эрх чөлөө, тэгшэрх, эв нэгдэл. Тэр үед хувьсгалын армийн ахмадын төлөө тэмцэж байхдаа би өчүүхэн ч эргэлзээгүй. Юусон. Энэ үгсийг өмнө нь хаа нэгтээ зөндөө сонсож байсан юм шиг. Эрх чөлөө, тэгшэрх, хүмүүнлэг үзлүү? Мария. Энэ өмнөх авгаа хувьсгалын армийн лозунтой яг адилхан байгаа юм. Юусон. Тэгэхээр чиний зөв үйл хэргийн төлөө тэмцэж байна гэж итгэж байсан хүмүүс чинь эцэстээ дайснууд болоод хуурчсан хэрэггүй. Хэрв чи одоо ч гэсэн талаа өөрчлөхийг хүсэж байвал надад хэлж болно шүү. Мария. Цамхаг гэдэг бол хязгаарлагдмал нөөц. Ирээдүйн төлөө бид тэдний эсрэг тулалдаж энэ цамхагийг төвшин 6 хэвээр нь давах ёстой. Хэрв бид тэдний талд орчихвол энэ цамхаг төвшин 5 болоод буурчихна. Юусон. Тэгэхээр хоёулаа анхны төлөвлөгөөг л дагна. Сэтгэл чинь жаахан эвгүй байлаа гэд одоо нэгэн шийдвэрээ өөрчлөх боломжгүй. Мария. Энэ цамхаг руу тантай хамт орсондоо үнэхээр баяртай байна. Ноён Юусон. Хувьсгалч зэрэг. Аялагч минь. Тэр үеийн тэрхүү язгууртны агуу үйл хэрэг гэд үгээ дуусгаж амжаагүй байтал Юусон түн рүү харв. Зэрэг нь дайцээ. Юусон. Агуу үйл хэрэг гинү. Бид одоо ч бурхны тааллыг гүйцэтгэдэг элч нар шиг харагдаад байна. Энэ бол та нарт өгс үйлчин анхааруулга. Гүүрч бас нурчсан учраас одоо ухрах цаг чинь болсон. Мария. Бид ч бас та нарын цусыг дахин урсгахыг хүсэхгүй байна. Хувьсгалч. Тэгж чадахгүй. Бидний эсрэг зогсож буй хүн аялагч байсан ч хамаагүй. Хэрв энэ нь ахмадын төлөө бол яг одооноос эхлэн эсрэг талын аялагчийг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ. Уягт дайралт хэм байрлалд шилж шидний уйгуудыг байршуул. Эрх чөлөө болон тэгшэрхийн төлөө хэмээн тэдэн рүү галлаж эхлэв. Систем. Тоглогч Мария хүч чадал нэмэгдүүлэх баф болгов. Тоглогч Мария хурц тууштай байдал баф болгов. Тоглогч Мария их сахиусан тэнгэр элчийн хуйг дуулга баф болгов. Гигантын цолтой тоглогч чиний хажууд байна. Гигантны ивэл ажлын үр нөлөө 1000% өслөө. Юусон. Хөөх. Цаг хугацаа бүр удааширчихлаа. Систем. Ажлал. Гигантны ивэл зэрэглэл A, үзүүлэлт хамгаалтын хүч нэмэх 100, зугтах магадлалын боломж нэмэх 300. Гигантын хажууд байх үед үзүүлэлт 1000% нэмэгдэнэ. Юусон. Энэ үзүүлэлт чинь гэж бодох үед Мария ингээд үж болохгүй ноён Юусон. Хоошо ухарна уу? Би урд тал руу явъя. Юусон. Би гэрлийг унтраалаа шүү. Гэхэд тентхийг харанхуй бүчин авч Мария. Ноён Юусон. Гэхдээ зэрэгцэн Юусон асар хурдтай давшин хувьсгалчдыг завчин урагшлаад ахмад дээр нь очиод халцт болов. 100 дугаар төвшний цамхгийн айрам хүчрэхэг байх нь тодорхой л доо. Гэхдээ харанхуй дунд хүртэл миний хөдөлгөөнийг ингэж нарийн тооцоолж чадна гэж сансангүй шүү. Гигант минь бамбайгаа өрг. Гэхэд Мария бамбайгаа өргөн сүүдрийг нэвтлэн гарах ахмадын харамсан дайралтыг хамгаалж амжив. Мария. Ноён Юусон, харанхуй хөшгийг цуцлаач. Би тулалдаж чадахгүй. Юусон. Чи дундуур нь оролцох шаардлагагүй. Би зүгээр л гигантны өгсөн бафыг бүтэн биеэрээ мэдрэх гэж л үзэж байна. Гэд Блаки дээр мордсон байдалтай хувьсгалчтай тулдаж байв. Ямар ч байсан туршлагын оноо хамт хуваагдж байгаа үсттэй. Тэгээд ч чиний ачаар гэхэд сүүдрийн хөшөг замхран бүх зүйл аль хэдийн дуусчихлаа. Гэхэд Блаки дээр мордсон Юусон хувьсгалчдыг ялсан байв. Юусон дайснуудыг ганцаараа арчиж хаяад Мариад гараа сунгана. Юусон. Алив гараас минь атга. Бид хурдан шиг нөгөө тогоо шиг үзээтэй хааныг даарах хэрэгтэй. Хэрв тэдний зугтаж гарсан цайз нурчих бол энэ бүх зүйл талаар болно гэдгийг мэдэж байгаа үсттэй. Та заавал ингэж хэтрүүлэх албагүй шүү дээ. Яагаад? Инх нь хамаагүй амар бас тухтай байгаа үсттэй. Чи зүгээр л надад баф өгөөд шагналыг нь цуглуулад сууж бай. Би чиний өмнөөс бүгдийг нь алж өгье. Чамд дахиж ийм боломж олдохгүй шүү. Би таныг ийм зүйл хэлэх гэж дуудаагүй юм ноён Юусон. За яах вэ? Миний энэ бүхнийг хийж байгаа нь эцсийн эц чиний л төлөө шүү дээ.
гигантэн минь гээд тэд гал гарч буй зүг рүү явж байв. Хувьсгалчид. Хувьсгалын дайснуудыг устгах. Энэ бол ноён төмөр цусны тушаал. Хуучин дэглэмийг дэмжигчдийг хүйс тэмтэр. Хүүхэд, хөгшөд ганц ч амьд сүнс үлдээж болохгүй гээд энгийн иргэдийг олноор нь хэдэж байх ба Мария гүнгийн вант улс. Хувьсгалын хайрам яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Үүнд огт хамааралгүй хүмүүст яагаад ингэж хандж байгаа юм бэ? Юусан. Энэ ч л тэдний үзэл суртал биш гэж үү? Тэгээд ч бидний зөвхтөж ирсэн газрын хүмүүс ч гэсэн эцсийн эцэст эдэнтэй адилхан болж дуусах байсан байлгүй. Хэдийгээр бүх язгууртнууд үүнээс өмнө аль хэдийн зөвхтчихсэн байсан ч гэсэн. Систем. Ноён төмөр цусны шууд хамгаалтын баг болох төмөр цусны цэргүүд замыг хаалаа. Юусан. За, тэр сайн хэрэг тийм үү? Тэд одоо илүү агуу үйл хэргийн төлөө хувьсгалын айран биш, харин шууд данж болохоор гэмт хэргийн бүлэглэл болон хувирч байна. За, одооноос эхлэн хэсэг хугацаанд гэрэл унтран шүү гээд хурууга товшгоор бэлтгэхэд Мария гэмгүй өгсөн иргэдийг харан нулимс туслуулан зогсно. Гэрэл унтарч баатар дайснуудыг устгана. Систем. Чи хувьсгалт дайны замхгийг даван тууллаа. Систем. Бүгд наримдах улсын он тоолол. Тэг. Хааныг дэмжигчид хэд хэдэн тулаанд гайхамшигт ялалт байгуулсан боловч хэдэн жилийн дараа тэд хувьсгалын арим удирдагч ноён төмөр цуст ялагдсан юм. Үүний дараа ноён төмөр цусны дэглэмийн доор хатуу ёс суртахууны хим хэмжээнээс шалтгаалж улс төрийн аймшигт дарангуйлан ирмүй эхэлсэн бөгөөд тэд хувьсгалд өчүүхэн ч гэсэн эргэлдсэн хүмүүсийг өршөөлгүйгээр цэвэрлэж байв. Түүхийн хэсэг тасрав. Систем. Чи түүхэнд анх удаа төвшин 6-гийн замхгийг давсан гэх тусгай амжилтыг олж авлаа. Шагнал болгон санамсаргүй шидийн картын багц баатар зэрэглэл буюу түүнээс дэш олгогдлоо. Замхгаас гарч ирэхэд сэтгүүлчид бүчин авна. Сэтгүүлч. Хадагтай Мария, Баатар хаантай хамт замхаг руу дайралт хийсэн талаараа бидэнд хэлээч. Гэхэд Мариагийн царай бараан зогсохыг Юусон анзаарав. Мария, миний их орны төлөө бол зүгээр л ажлын шугамар байсан л да. Гэхэд Юусон яриаг нь таслан, гэхдээ олон талаараа маш халуухан шүн байсан гэж хэлж болно шүү. Эрэм 2 замхаг руу орж байгаа нь болзож байгаагаас өөр юу байх вүлээ дээ. Мария, тэр чинь үл ойлголцол байна. Бид чинь Юусон, чи яагаад ингэж байгаа юм бэ? Саяхан замхаг дотор байхдаа хайрт минь чи надтай хамт байгаад үнэхээр их баярлаж байна гэж хэлээ үсттэй. Мария, чи надад амаа хамхиж өгч болох уу? Гуй. Систем. Өдөөн хатгалтын төвшин гайхалтай хурдаар нэмэгдлээ. Алиалагчдын эзэн гидсээ тэврээд газар өнхрөн инээж байна. Сүүдрийн эзэн сүүдрийн ур чадварын картын багц ховор зэрэглэл буюу түүнээс дэш хайрлав. Алуурчдын эзэн алуурчны ур чадварын картын багц ховор зэрэглэл буюу түүнээс дэш хайрлав. Үүнийг харан Юусон гайхан системийн цонхоо ажиглав. Замчдын эзэн замчин 6 дэх метр хүү ажлыг хүртэв. Үзэгдшилчхэд Юусон Мария хоёр утсаараа нийтлэл уншиж байх ба шуурхай мэдээ. Төвшин 6 дугаар замхагт халуухан шөнийг өнгөрөөсөн нь гигантэн болон Баатар хааны болзож буй цүү яриа. Баатар хааны албан ёсны мэдэгдэл. Хайрт минь, чи надтай хамт байсанд баяртай байна. Гигантны энэ хүү хочноос болж дэлхий даяар шуугж байна. Юусон. Биднийг зүгээр л найзууд гэж хэлэхэд арай л оройтчихсан байх, тийм үү? Гэхэд Мария юу ч хэлэлгүйгээр хүйтнэр нэмсэглэв. Өөхөксдийн хүлдүү тал газар цамхагт нэвтрлээ. Юусон. Юу, гигант минь. Үнэхээр уучлаарай. Гэхэд Мария, ямар нэг зүйл болоо юу хонгор минь хэмээн хүйтнэр нэмсэглэв. Юусон. Надад баф хэрэглэвэл гээд үгээ дуусгаагүй байтал Мария замаас олдоод өгөхгүй юу хэмээн урд гарan ариун хүчээ гарган элдээ дээш өргөөд халуухан шөнийн араас жихүүн шүн залгадаг та. Чи мэднэ үсттэй гэж хэлээд элдээ урагш саван ариун хүчээ суллахад систем та хөхсдийн хүлдүү газрын замхгийг давлаа. Үүнийг Юусон айцтай нүдээр харан зогсов. Жич анзаарсан бол энэ цамхаг үхсдийн цамхаг учраас контр шидэн ариун шид гэсэн үг. Тийм болохоор Мария маань ганц дайралтаар цэвэрлэж чадаж байгаа шүү. Гэхдээ мэдээж Юусонд уурлсан уур нь хүчийг нэмсэн л байх л та. Хэмэдэл. Үүний дараа тэр хоёр бүтэн сарын турш цуврал шоконд оруулан дайралтуудыг үргэлжлүүлсэн юм. Систем. Та биелэгдэшгүй хамгаалтын дайны цамхгийг давлаа. Та булшны дээрэмчдийн цамхгийг давлаа. Та мангасын ангуушдын цамхгийг давлаа. Та элсэн тамийн цамхгийг давлаа. Та Аалзны хатан хааны цамхгийг давлаа. Мария. За, тэгвэл Юусон.
Нэр амаргүй цалгатаа бие биенийгээ тэврээд газар дээр нь үнсдэггүй билүү? Би танд үнэхээр атаархаж байна юусон. Та яаж ингэж ямар ч хариуцлага хүлээхгүйгээр гайхалтай хашилж чаддаг байна. Энд чинь магтаал уу? Тийм ээ, энэ бол магтаал. Тийм байлаач чиний хувьд миний итгэж болох тоглогч байсанд баяртай байна. Тэр үгийг уг нь би ил хэлэх ёстой байсан юм. Тэгвэл дараа уулзъя да. Буцах замдаа болгоомжтой яваарай. Баярлалаа юусон. Энэ дэлхийн үйл хэргийн төлөө гаргасан чиний бүх хичээл зүтгэлд гээд Юсоныг инээмсэглэн угтаж өгөх ба Юсон онгоцонд явж байхдаа энэ талаар бодон энэ дэлхийн үйл хэргийн төлөө гин шүү. Мэдээж хэрэг, гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш. Ингэж хамтарч ажиллах нь үр дүнтэй ч гэлээ. Хүн бүрийн хувьд улс орны эрх ашиг сонирхол үргэж нэгдүгüрт байдаг. Тэд ч бас бие биедээ бүрэн итгэж чадахгүй байгаа. Ямар ч байсан гигантны хизээ нэгэн цагт манай улсад урих хэрэгтэй байх. Энэ үеэр чи намайг илүү их маяжхгүй өөр юу хийгээд байгаа юм? Зарц минь. Гэх үед Юусон гайхан "Юу? Чи чинь ярьж чаддаг байсан юм уу?" Би хөвсөн өөрчлөгдсөн юм. Мяу. Тэгвэл өмнө нь хэлэхгүй яасан юм бэ? Яагаад үдийг хүртэл дуугүй байсан юм? Учир нь чиний тэр эмгтээтэй сеттинг нэж байгааг харах үнэхээр агууд сүрэн муухай байсан болохоор л тэр. Мяу. Надтай тоглохоо болоод энэ удаад хоцсон картын багцаа надад өг. Мяу. Нэрэ. Картын багц байгаа шүү дээ. Энэ баатрын картын багцаас домогт зэрэглэлийн карт гараасаа гэж залбирч бай. Хэрвээ эдгээр декүүдийг зүгээр л хідэн хүзэр гэж нэрлэвэл бүгдийг нээж дуусны дараа бид жинхэнэ ур чадварын дек бүтээж чадна. Систем. Аваагүй байгаа шагналуудын багцыг нэг дор нээж байна. Юусон. Энэ тоглоомын декүүдэд хамгийн чухал зүйл бол Synergy буюу харилцан нөлөөлөл. Мөн класс буюу ангиллал. Систем. Та гангарсан Synergy олж авлаа. Юусон. Өмнө нь би Synergy-нуудыг тааруулж авч байсан ч тухайн сэдвт тохирохгүй дими зүйлсд эндүү олон байсан болохоор классын buff авч чаддаггүй байсан. Систем. Та сүүдрийн алуурчин классыг олж авлаа. Танд класс buff олгогдлоо. Харанхуй болон алуурчны Synergy-нууд бие биенээ дэмжиж харилцан хүчтэй нөлөөллийн эффектийг үүсгэлээ. Юусон. Болчихлоо. Одоо очихоор шин декэ туршиж үзэх цамхаг болъё. Плаки. Мяу. Юусон. Чи ч гэсэн сайхан зүүдлээрээ. Үзэгдэл шилжих мөчид Юусон нэгэн барилга руу орж харагдах ба. Тэр чинь Баатар хаан биш үү? Баатар хаан энд юу хийж байгаа юм бол? Энд чинь клубын үүд үсттэй. Тэр өдрийн цагаар энд юу хийж байгаа юм болоо? Цаг хэдүүлж байгааг хараач новш минь. Би чамайг өглөөний 9 цагт эргэж хэлсэн биз дээ. Шаардчихач юу вэ? Энэ новш ч одоо юу вэ? Би одоо 3 хүртэл тоолж эхэлнэ. Тэгэхээр босоод намайг дагаад яв. Гэхдээ түүн рүү шилэн аяг шидэн Юусон бултав. Чи хаанаас ирсэн хэн болоод надад тушаагаад байгаа юм? Миний аавыг хэн гэдгийг мэдэх үү? OHX группийн дарга шүү. Тэгэхээр чи намайг хэн гэж бодоод байгаа юм аа? Юусон толгой дээр нь гараа тавиад "Тэгвэл чи" гэхэд "Чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ?" Юусон. "Би бол тэнэмэл гэр бүлээс гаралтай галзуу новш байна." Гэт дүүнийг чирээд гарах ба. "Бүгдээрээ замаас олдцгоо. Баатар хаан явж байна." Өнөх баян айлын хүү. "Намайг 50 галзуу новш минь." Энэ явдлаас өмнөхөн анхнаасаа холбооноос хүн хөлсөлдөг нь миний буруу байж. Үүнээс хойш бүх зүйл арай өөрчлөгдсөн гэж бодсон юмсан. Би өөртөө шин декэ туршиж үзэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд шин залуус зүгээр үнгүй дайралт хийлгэж өгье гэж бодсон юм. Тийм үү? Тэгвэл энэ үйлрэлд сэргсэн нэгэн ирээдүйтэй шин тоглогч байх нэ. Үзэгдэл буцаад одоо үед ирэхэд чам шиг амтныг ирээдүйтэй шин тоглогч гэж нэрлэдэгт итгэж чадахгүй нэ. Би чамайг 3 дугаар төвшний цамхгийг амжилттай давсан гэж сонссон. Баггүй. Цамхаг уу? Чи нөгөө Баатар хаан уу? Бурхан минь, би бүр мартчихаж. Тэгэхээр чи намайг төвшин 4-ийн цамхаг руу үнгүй авч явахаар энд иржээ. Тийм үү? Би угаасаа төвшин 3-ийн цамхагуудыг давхаас залхаж гүйцэд байсан юм. Юусон. Үнэн үү? За яах. Хүний зан арын шин ур чадвар хоёр хоорондоо ямар ч холбоогүй болтой. Систем 4-р төвшний цамхаг махнедлагчийн дэлгүүрт нэвтрлээ. Юусон. За тэгэхээр хамгийн түрүүнд чамд юу байгааг хараатгая. Гэж хэлээд хаалганы урагшаа хөшөглөв.
Өнөөх нь дээш үлийн харахад нүдэж байсан хаалганаас нь мангасууд гараад ирчихсэн байх ба шинхэн мах гэд зогсож байв. Группийн багхүү айд сандран тэдний дайралтаас нь бултаад чи юу хийгээд байгаа юм бэ? Наашаа ирээд эдгээр мангасуудыг устгаач. Юусон би өөрөөсөө хүчгүй амьтдын тушаалыг сонсдоггүй юм. Группийн багхүү хэрв надад ямар нэгэн зүйл тохиолдвол чи зүгээр өнгөрнө гэж бодоо юу? Гэд айж сандран зүгтэж байв. Юусон тэр өөртөөгөө сайн тоноглоодынхаа ачаар л тэсэж байгаа болохоос биш. Огт тулалдаж чадахгүй байна. Хэн нэгэн үнгүй дайралт авч бэлэн зүйл дээр очиход буруудах зүйл байхгүй л дээ. Гэхдээ ийм даварчсан новшнууд өөрсдөө тулдах ямар ч бодлого зөвхөн ийм замаар төвшин болон үзүүлэлтэд амархан өсгөх зорилготой байдаг. Группийн багхүү гуй намайг авраарай. Юусон тэгвэл энэ дэлхийг хэн хамгаалах юм? Ур чадвар, сүүдрээр аялагч, төрөл харанхуй, үзүүлэлт. Чи тухайн бүс нутагдах сүүдрийг өөрийн хүсснээр чөлөөтэй хөдөлгөж чадна. Хүлээх хугацаа 1 минут. Сүүдрийн сайн энержи баф хэрэг хүлээх хугацаа шинжлэхдвэл 3 хүртэлх удаа давхарлаж болно. 9. Хэрв чи эндээс үнгүй дайралт авч амьд гарахыг хүсэж байгаа бол анхнаасаа л тэгж хэлэх байсан юм. Хой дээшээ хар гэхэд таазнаас сарсан багвахнууд тэдэн лүү дайрч байх ба юусон жишимчгүй дээшээ хараад чадвараа ашиглах үед систем ур чадвар цусан гинж, төрөл алуурчин, цусан шид, үзүүлэлт цусны медиумыг ашиглан тодорхой бүсдэх байнуудыг хүлж хөдөлгөөнгүй болгодог цусан сүнснүүдийг дуудана. Алуурчны сайнержи баф чи цусан сүнснүүдийн биеэс цусан элднүүд үүсгэж чадна. Юусон мангасуудыг ялчхаад одоо хоёулаа яах вэ? Гэхэд өнөөх группийн багхүү дунд хурууга гаргаад Юусон дандан эндээс гарвал чи бэлэн байгаарай. Одооноос аятайхан байхгүй бол миний аав. Юусон чамайг өөрчилж энэ байгаа байдлыг чинь засаж чамд маш гоё хичээл заадаг. Хатуу багш болоход надад хэр хугацаа хэрэгтэй вэ? Тэгээд хоёулаа аз жаргалтайгаар төгсөх үү? Чи ийм зүйл бодож байсан хэрэг үү? Зөв хариулт бол энд зөв хариулт байхгүй. Чи бол зүгээр л ямар ч хариултгүй, ямар ч хэрэггүй хог новшны үлдэгдэл. Систем ур чадвар, алуурчны анхааруулга, төрөл, алуурчин, үзүүлэлт, нэг байнд үхлийн тэмдэг оноо. Үхлийн тэмдэг тухайн тэмдэг авсан байны эсрэг тулалдах үед довтлогчийн довтлогооны хүч болон оновчтой байдал нэмэх 500 нэмэгдэнэ. Мөн довтлогчид алуурчны сэтгэл зүй баф болгоно. Байны авхаалт самбаа болон зүгтах магадлал хасах 500 болж буурна. Бүрэн сул тал илчлэх дебаф 5 удаа давхарлана. Группийн багхүү чи надад юу хийчих вэ? Юусон чамд үүссэн дефафын үзүүлэлтүүд чиний үндсэн чадвараас хитрээд явчихсан байна. Баатар хааны үнгүй дайралт гэдэг чам шиг новшнуудад зориулагдаагүй. Гэхэд өнөөх группийн багхүү чи гэж хэлээд цус алдан сөхрөн өнөв. Хэрв чамд энэ шудраг бус санагдаж байвал илүү хүчтэй болоод буцаад үрээд ирээрэй. Бай. Систем тоглогч дайралтад бүтлэх үйтлээ. Үзэгдэл шилжин тэд цамхгаас гарч ирэв. Энэ хүмүүс цамхгаас гарч ирж байгаа бололтой. Тэр чинь Баатар хаан байна шүү дээ. Тэр юу хийж байгаа юм бэ? Загламайлж байгаа юм уу? Группийн багхүү айд сандарсан байдалтайгаар юу болоод байна? Юусон чи ягаад наашаа ингэж хараад байгаа юм? Би чамайг ямар ч өвдөлтгүйгээр алжсан болохоор чи үхсэн гэдгийг анзаараагүй хэрэг үү? Чи намайг алсан гинэ. Чи зүгээр нэг тоглогч байж Окс группийн хүүд гар хүрчгээд зүгээр өнгөрнө гэж бодоо юу? Юусон мэдээч. Надад айх ямар нэгэн шалтгаан байна гэж үү? Чи том компани хүч чадлыг хараахан мэдэхгүй байх шиг байна л та. Юусон хүйдэн царай гарган нүүрэн дээр нь тулж очиод юу гинэ? Чи миний араас алуурчин энтер явуулах гэж байгаа юм уу? Том компаниг дайснаа болголоо гэд надад юу тохиолдох вэ? Миний толгойг цоолох гэж оролдож байгаа новшнууд аль хэдийн улс орны хэмжээнд очижсэн байгаа. Зүгээр нэг компанид тэднээс илүү агуу байж чадна гэж үү? Тэгвэл чи хүзээд алдалтаа. Систем төгсгөлгүй лабиринт уйлралд шинээр нэмэгдсэн лабиринтийн уралдаан эхэллээ. Тоглогчдыг 999 лабиринт хүлээж байна. Лабиринтэд ялалт байгуулж шагналуудыг олж ав. Алиалагчдын эзэн цамхгийн дүрмүүдэд асар том нөлөө үзүүллээ.
Их үед юусон юу хүлээ гэх үед лабиринт руу шилжин оров. Систем. Лабиринтийн гүүгчээр сонгогдсонд баяр хүргэе. Та одоо номер 999 лабиринт руу шилжих болно. Юусон лабиринт дотор орж ирэхэд нэг нус батсан хитэн шамарсан шин тоглогчид цугларчээ. Хөөх, Баатар хаан уу? Шалан дээр эй бүлэг гэж бичигдсэн байна. Үүнийг давахын тулд бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй бололтой. Өөр нэг тоглогч. Би даврагдлаа. Баатар хаантай нэг баг болчихлоо шүү дээ. Юусон дотроо. Энэ хүүхдүүдийн байгаа царайг үнэхээр галзуурхна. Эднэр бүгд шинээр эхлэгчд үү гэж бодож байхад нь системийн мэдээлэл гарч ирэв. Дугаар 999 лабиринтийн дүрмүүд. Тоглогч өөр тоглогчийг алсан тохиолдолд үхсэн тоглогч дайралтад унах боловч лабиринтийг давсны дараа дахин амьлах боломжтой. Хэрв тоглогч лабиринт буюу мангасуудад үхвэл лабиринтийг давсан ч дахин амьлах боломжгүй. Шэрэнгэн ойн төвд байх босс буюу ногоон ханыг яаснаар эсвэл хамгийн сүүлд амьд үлдсэн баг болсноор лабиринт дарагдаж шагнал авах эрх нээгдэнэ. Уралдаанд 5 баг оролцож байгаа бөгөөд баг бүрийн нийт хүч чадлын тэнцвэр бараг ижил төвшөнд хуваарлагдсан. Хэрв багийн 3 тоглогч өгвөл үлдсэн тоглогчид шууд хасагдана. Дээрх дүрмүүд лабиринт дуусах хүртэл хүчинтэй. Хөөх, тоглогчоо алж хул дараа нь амилж болдог байх нь. Хэрв аюул тулгарвал эргэлзэх зүйлгүй бие биенийг алцгаая. Тийм ээ, Баатар хаан бидэнтэй хамт байгаа цагт юунаас ч яах хэрэггүй. Юусон санаа алдан дотроо би цамхгаас болж биш, эднээс олж хавдар тусаж өгөх нэ гэд бодчиход за Баатар хааны автобусанд давтаа морил. Бүгдээрээ өөрсдийн төвшин, гэрээт эзэд болон бүх шидүүдэд хэлцгээе. Систем. Номер 999 лабиринт. Хүн төрлөختний ангуучийн шэрэнгэн ой руу нэвтэрч байна. Багийн төвшин. Левел 20, левел 3, левел 7, левел 1. Харин Баатар хаан буюу Юусон левел 54. Систем. Айдслал замчин 6 дахь мэдрэхүй төвшин S зэрэглэл. Үзүүлэлт чи замаа алдалгүй төөрөхгүйгээр үргэлж урагшаад зөв замаар явж чадна. Гээд тэд урагшаа явсаар байх ба Юусон маань замдаа таарсан гоблинуудыг арчиж хаясаар байв. Юусон дотроо замчин айдслалын ачаар бид төөрөлгүй урагшилж байна. Гэхдээ зөвхөн сайн тоноглолтой нусгай бацаанаас эхлээд өчигдөрхөн тоглогч болсон хүүхэд хүртэл цугларчихсан байна. Левел 1-тэй бацаа. Би одоо 5 дугаар төвшин болчихлоо гэд баярлан хэлснийг нь бодов. Хэрв ийм тэнэг бүрэлдэхүүнийг бусад багуудын хүчний тэнцвэртэй тааруулсан гэж үзвэл эсрэг талын 5 багийн гишүүд бүгд 40-од төвшний ахмад тоглогчид байгаа гэсэн үг. Бид тэдний нүтэн зүгээр л бэлэн хоол шиг харагдах нь аргагүй гэж Юусон царайн барайн бодоод бүгдээрээ цуглаарай гэд цугласан багийнхныг Блэкийг дудан хамгаалуулахад багийнхан юу хэмээн гайхан харцгаахад Юусон өсөн элдэ гаргаж ирээд бидэн дээр зочид ирсэн байна. Гэхдээ зэрэгцэн бүгдийг нь хүй системтэр хэмээн эсрэг багийнхан дайрч ирэв. Юусон нүд ирэмхийн зур тэдэн лүү давшин 2, 3 гэд цавцсан хүмүүсээ тоолж 4 дугаар 5 багийн олон хөвхөл бусд нь шууд хасагдана гэд эргэж харан инээхэд дайсан тоглогч новшгиж там руугаа тонил гихтэн зэрэгцэн тэдний араас орон гурамлууд хурдтайгаар дайран систем дөрмийн дагуу С бүлэг хасагдлаа. Гэхэд Юусон зог туссан гайхан харахад нүднийх нь өмнө өнөөх 2 тоглогч ширэнгэд сүлбүүлэн толгоогоо тасдуулж өгцгээв. Систем тоглогч дайралтад бүр мөсөн унаж ялагдлаа. Юусон 4 дугаар 2 лабиринтэд үхэл дахиж амьлах боломжгүй. Тийм учраас би та нарыг өөрөө алсан. Надад талрах. Хасагдах гэдэг нь ийм учиртай байна гэж санссангүй. Хэмээн Юусон маань дайснуудаа аварч чадаагүйдээ харамсан. Царайн бараан шүдээ зүүн зогсох ба энэ үеэр холоос өөр нэгэн тоглогч тэднийг тандан гарах үед Баатар хаан энд байна. Хэрв хасагдвал шууд үхэх нь. Үүнийг багийнхандаа хурдан дуулах хэрэгтэй гэж бодон зогсоход Юусон түүний хойно сүүдрээс гарч ирэн чи юуг ингэж анхааралтай хараад байгаа юм? Баатар хаан уг нь би таны улаан фэн л дээ. Тийм. Гэхдээ найз минь чи энд ганцаараа ирээ юу? Гэд югууд нь жуумалцахад өнөөх чинь зүгтж багийнхан дээрээ ирж байгаа мэт харагдан. Би эй бүлгийн новшнуудыг олжглоо. Нэг нь өндөр төвшөнтэй, бусд нь бүгд сул дорой амьтдын зөвлөлго байна. Тэгвэл бид яг алуурчид шиг зөвхөн сул хүмүүс рүү дайрахад хангалттай. Гэхдээ бид зөв замаараа явж байна уу?
Энэ замд эндүү харанхуй байна гэхэд өнөөх Юсонд баригдсан тоглогч уучлаарай. Гэхдээ энэ бол одоо миний хийж чадах хамгийн сайн зүйл. Гэхэд газар доороос Блэкигийн ам ангаахад дайснууд чи юм уу хараал идсэн урвагч хэмээн үхцгээв. Систем B бүлэг дайралтанд унаж ялагдлаа. E бүлэг унаж ялагдлаа. D бүлэг унаж ялагдлаа. Хэмээн Юсо маань бусад өрсөлдөгч тоглогчдоо аврахын тулд өөрийн гараар хүйс тэмтэрч байх ба царайнаас нь харахад л энэ хийж байгаа үйлдэлтэй таагүй байгаа нь харагддаг. Систем чи түүхэн дэх анхны лабиринтийн шинжилтийг даван тууллаа. A бүлгийн тоглогчдод тусгай амжилтын оноо олгогдлоо. A группийнхэн бид чадлаа. Танд маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Систем ялалтын шагнал болгон хоёр ширхэг санамсаргүй ажиллалын тасалбар бие зэрэглээс дээш олгогдлоо. Шагнал авах тоглогчийг сонгоно. Хэрв багийнхан дунд эсэргүүцэл гарвал шагнал олгогдохгүй. Шинэ тоглогч. Хүмүүст өгөхгүй багт ердөө хоёрхан тасалбар өгч байгаа юм. Юсон мэдээж хэрэг. За тэгвэл бүх зүйлийг би ганцаараа хийсэн учраас бүх шагналыг би өөрөө авна. Үүнд татгалзах хүн байхгүй биз дээ. Гэхэд өнөөх группийн нус бацаан. Хүлээ. Надад нэг тасалбар өгч. Тэгвэл би өмнөх цамхагт болсон явдлыг бүр мөсөн мартаж орхий. Гэсэн бардам царай гаргаад илий балаа юм гоцож өгнө. Өөр нэг тоглогч. Чи юу хийсэн гэж ингэж хэл зүрхэлж байна? Гэхэд нус уцаан. Чи сая юу гэсэн бэ? Гэд хэрүүл өдөхөд мангасуудыг агнахад ганцхан бие л тусалсан юм чинь ядахтаа би үүнийг авах ёстой. Өнөөх нус уцаан. Энэ овш чинь одоо намайг хин гэдгийг мэдэж байна уу? Гэд элдээ далайхад өнөөх залуун дайралтаас нь бултаад үзээд алдмаар байна уу? Шинэхэн тоглогчид хүлээгээрээ та хоёр одоо юу хийгээд байгаа юм бэ? Нус уцаан. Над аматад хөгшин бүүмэр минь. Нөгөө тоглогч юу ч мэдэхгүй байж дуугаа бай нусгаа бацаа минь гэд зэвсэг зөрүүлж байхыг Юсон хүйтэн харцаар ширтэн зогсно. Эмэгтэй тоглогч. За одоо зодтолгоо болцгоо. Өнөөх шинэхэн тоглогч ирч хүчтэйгээр шударгаар хайчулууд авуудаад шийдчихвэл ямар вэ? Гэхэд тэднийг мөсөн сум сүлбэн онгоно. Юсон маш хүйтэн өнгөөр та нарт өчүүхэн ч гэсэн ичих булчирхаа гэж байна уу? Аль хэдийн бэлэн туршлага болон амжилтын оноог өнгөө авчихад дахиад юу хүсэж байгаа юм? Гэхэд өнөөх хоёр шин тоглогч маань айж хэлэх үггүй зогсно. Юсон энд одоо ч гэсэн өөрийгөө шагнал авах хэрэгтэй гэж бодож байгаа амтан байна уу? Гэхэд тэд нулимс цэлгэнүүлэн толгоос ихсрэв. Юсон хүйтнэр тоглогч Кан Юсон бүх шагналыг багцаар нь хүлээн авлаа. Энэ үргээд өнөөдрийнхөө бичлэгийг дүүргэцгээе. Дүүнер маань боломж олдвол зуныхаа амралтыг аль болох хөдөө сүү цагаан эдэн дээр малтайгаа ойрхон цэвэр агаарт хотын стресснээс холуур аль болох зуныхаа амралтыг сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй. Залуучууд маань наадмын амралтаа ашиглаад дурсамж бүтээгээд энэ зуныг мартагдгааргүй аз жаргалтай сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн хамтлагаар уулзтлаа. Түр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.